За хирагана 8 дахь хичээл. За 8 дахь хичээл дээр цөөхөн 3 л хэсэг байна тий. За я, ю, ё. За хаад уншия. Я, ю, ё. За тэгтээ цөөхөн биш ээ. За тэгэхээр жижиг я, ю, ё гэж яддаг Японд. За тэгэхээр игийн игнэний бүх ихшээр амьдсан гүйгүүлэгчдийн араас жижиг я, ю, ё орохоор ийн гээгдээд хос ихшээр уншигддаг. За одоо жишээ энэ бол ки үсэг тийм үү? Ки үсгний араас жижиг я орохоор кия гэж уншихгүй харин кя гэж унших нь. Кя. За юу дээр мөн адилхан. Ки үсгний араас жижиг ю орохоор кью гэж уншихгүй харин кью гэж унших нь. За ки үсгний араас жижиг ё орохоор кё гэж унших нь. За тэгэхээр бүх игийн игнэний ихшээр амьдсан гүйгүүлэгчээр ингэж уншнаа гэсэн үг. Жижиг я ю ё орох юм бол. За дараа нь жишээ. За ки үсгэн дээр хоёр жижиг зурааллага нэмж авахаар ки үсэг болдог тийм. За тэгэхээр ги үсгийн араас жижиг я орохоор гя. Ги үсгийн араас жижиг ю орохоор гю. За ги үсгийн араас жижиг ё орохоор гё гэж уншина. За дахиад уншаад үзье. Гя, гю, гё. За дараагийнх нь ши үсэг байна тийм. За ша, шу, шё. За тэгэхээр шия, шию, шё гэж уншихгүй хана штэ. Ша, шу, шё гэж унших нэ. За дараагийн игнэний үсэг бол жи үсэг байна те. За ши үсгэн дээр хоёр жижиг зурлага нэмээд авахаар энэ маань жи үсэг болдог те. Тэгэхээр энийг жа, жу, жё гэж унших нэ. За дахиад жа, жу, жё. За дараагийнх нь чи үсэг байна. Чи үсгний араас жижиг я ю орохоор ча, чу, чё. Ча, чу, чё. За дараагийнх нь ни үсэг байна те. За ни үсгний араас жижиг я ю орохоор ня, ню, нё. Ня, ню, нё гэж уншигдах нэ. За дараагийнх нь хи үсэг. Хя, хю, хё. Хя, хю, хё. За дараагийнх нь хи үсгэн дээр хоёр зурлага нэмээд авахаар энэ маань би үсэг болдог тийм үү? Тэгэхээр би үсгний араас жижиг я ю орохоор бя, бю, бё. Бя, бю, бё гэж унших нэ. За хи үсгэн дээр мөн дээр нь жижиг бөөрөн хи зурлага нэмэгдэхээр энэ маань пи үсэг болдог тийм үү? Тэгэхээр пя, пю, пё. Пя, пю, пё гэж унших нэ. За дараагийн игнэний ихшээр амьдсан гүйгүүлэгч бол ми байна те. Тэгэхээр ми үсгний араас жижиг я ю ё орохоор мя, мю, мё. Мя, мю, мё гэж унших нэ. Тэгэхээр мия, мию, мё гэж уншихгүй нахана штэ. Тэгэхээр я ю ён жижиг байгаа нөө том байна уу гэдгийг сайн анзаарах хэрэгтэй ах нэ. За дараагийнх нь ри үсэг байна те. Ря, рю, рё. Ря, рю, рё. За тэгэхээр жижиг я ю ёг бол хос ихшээр уншина гэсэн те. За жишээ энэ хоёр үгийг харъя. Энэ дунд нь жижиг юу байна? Энэ болохоор том юу байна те. Тэгэхээр уншлага нь өөр болж чинь. Тэр түүнийг дагаад үгийнхээ утгаанаас өөрчлөгдөж байна тийм үү? За энэ дээр жишээ рю буюу луу гэсэн үг байна. За энэ бол рю буюу шалтгаан гэсэн үг байна те. Тэгэхээр рю арай өөр агааз. Энэ дээр бол рю гэж уншвал энэ дээр ригийн ийг нь бүтэн хэлж байна те. Ри тэгэд юун тустай. Ри ю. За тэгээ үү үсгийг ярьжсэн те өмнө нь. Шүүдийн араас орох юм бол мөн ихшээр амьдсан гүйгүүлэгчийн араас орох юм бол түүнийг уртаар дуудуулна гэсэн үг. Тэгэхээр энэ ю үсгийг уртаар дуудах нь те. Ю. За энэ хүн адил жижиг юугийн араас ч гэсэн орж байгаа бол рю гэдээ уртаар дуудагдах нэ. За тэгэхээр ийм ялгаатай уншигддаг байна. Тэгэхээр жижиг том байна уу гэдгийг сайн харах нь шүү. За дараагийнх нь жишээ. Кё буюу өнөөдөр гэдэг үг байна. За энийг бол кё гэж унших нь те. Кё, кё ялгаатайгаас. Тэгэхээр энэ нь чадварлаг гэсэн үг, энэ нь болохоор өнөөдөр гэсэн үг байна те. Тэгэхээр жижиг ё, жижиг том ё ялгаж унших нь шүү. За энийг уншаад үзье. Бүгд өнөөдөр юу үсэг үтсэн те. За энэ маань юу үсэг байна. Тэгээд мэ үсэг. Ю мэ буюу мөрөөдөл, зүүд гэсэн үг байна. За я үсэг үтсэн те. Я, ма, яма буюу уул гэсэн үг байна. За дахиад я үсэг байна. Су, и. Я, су, и. Ясуй буюу хямд гэсэн үг байна те. За дараагийнх нь за энэ жижиг ё байна те. За ри үсгийн араас жижиг ё орохоор рё гэж уншина те. Тэгээд үү орлоо энийг автаар уншлаа. Рёри
гэж унших нь. Энэ үү маань бол рёури гэж уншихгүй тийм үү? Игшийн араас игшээр амьсан гэвлэгч араас орж байгаа үү бол түүнийг уртаар дуудана гэсэн. Тэгэхээр ёг уртаар дуудах нь тийм. Рёри буюу хоол гэсэн үг байна. За дараагийнх нь. За энэ мөн жижиг яа байна тийм. Тэгэхээр ка и ши жижиг яа. Тэгэхээр энийг шия гэж уншихгүй ша гэж унших нь. За нийлүүлээд унших юм бол кайша. Кайша буюу компани гэсэн үг байна тийм. За дараагийнх нь. За энэ жижиг юу байна? Тэгэхээр шию гэж уншихгүй шү гэж унших нь тийм. Нийлүүлээд шү ку да и. За нийлүүлээд унших бол шүкудай буюу гэрийн даалгавар гэсэн үг байна тийм. Дахиад уншаад үзье. Шүкудай. За мөн жижиг яа байна. Тэгэхээр энийг биё гэж уншихгүй бё гэж унших нь тийм. За тэгээ араас нь орж ирэхээр уртаар дуудах нь. Бё ин. Бё ин. За бё ин буюу имлэг гэсэн үг байна. За ингээд 8 дахь хичээл маань дуслаа. Одоо 9 дугаар хичээл гээд хираганага бүгдээр үзээд дуусж байгаа. Тэгэхээр хираганагийн дараа 1 дугаар хичээлээс шинэ үг, дүрм тэгээд дасгал ажлууд гээд шинэ хичээлүүд орно шүү. Тэгэхээр манай channel-ыг subscribe хийгээд хичээлүүдээ үзээрэй.